JCI Грант салбар байгууллагын 2023 оны шилдэг гишүүд. 2 дугаар сарын шилдэг гишүүн Турк хариуцсан захирал Ширв Дамбын хонгор зул. Турк улсад болсон байгалийн гамшигт өртөж орон байргуу болсон иргэдэд салбарын гишүүдээс хандивын хоримтлал үүсгэж Монгол гэр илгээх арга хэмжээг баг хамт олонтойгоо хамтарч амжилттай зохион байгуулсан. Турк улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамд дэд сайдтай уулзаж албан ёсоор хүлээлгэн өглөө. Турк улсын Анкара болон Стамбул хотын хоёр салбартай холбогдсон цахим уулзалт хийж салбарын үйл ажиллагааг танилцуулсан. Уг уулзалтын үр дүнд Стамбул хотын 9 салбар байгууллагын талаар мэдээлэл авч хамтын ажиллагаа эхлүүлэн салбар байгууллагуудын танилцуулгыг хүлээн авсан. 3 дугаар сарын шилдэг гишүүн хөтөлбөр шагнал хариуцсан захирал Жамсарангийн Бат гишг. Бат гишг нь 2023 оны шинэ гишүүн бөгөөд JCI байгууллагын туг төсөл One Community төслийн хүрээнд хэрэгжиж байгаа Битгий нураа төслийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байна. 3 дугаар сард уг төслийн 17 уулзалтууд, 9 арга хэмжээ, 20 постер, 33 контентын бичлэгийг амжилттай зохион байгуулсан. Мөн JCI Монгол байгууллагын үндэсний ерөнхийлөгчийн нэрэмжит 21-р академид JCI Грант салбар байгууллага төлөөлөн амжилттай оролцсон. Тэрээр шагнал хөтөлбөр хариуцсан захирлаар ажиллаж байна. 4-р сарын шилдэг гишүүн урлаг спорт хариуцсан захирал Бүрэг Доржийн Баяр Жаргал. JCI Монгол байгууллагын сагсан бөмбөгийн аврах шалгаруулах 10 дугаар тэмцээн Дорнод аймагт болсон бөгөөд тэрээр эмэгтэй эрэгтэй баг тамирчдаа мандайлан амжилттай оролцуулсан. JCI Монгол байгууллагын мэтгэлцэн илтгэх урлагийн 15 дугаар тэмцээнд салбар байгууллага төлөөлөн оролцсон байна. Мөн 4-р сарын арга хэмжээнд эдвэг санаачлагтай оролцоогоор мандайллаа. 5 дугаар сарын шилдэг гишүүн эрх зүйн ерөнхий зөвлөх Батсүрэнгийн Солонго. JCI ASPAC 2023 буюу JCI Аз номхон далайн бүсийн чуулган нь Индонезийн Жакарта хотноо зохион байгуулагдсан. Тус чуулганы үеэр эрх зүйн ерөнхий зөвлөх Солонго ASPAC 2025 бидэн тимийн санхүүчээр ажиллах болсны учир Монгол улсаас сурталчилсан ажлууд хийж JCI Монгол байгууллагын салбар байгууллага бүрийг хуваарьт оруулж сурчлагаа хийх ажилд хамруулсан. Мөн Улаанбаатар хотын дарга Сумья базрыг Жакартад өрн өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулан дэмжлэг авах ажилд мандайлан оролцжээ. Ингээд 2025 онд Аз номхон далайн бүсийн чуулганыг Монгол улсад зохион байгуулах эрхийг амжилттай авч чадсан тухай баярт мэдээг Монгол Дон авчирлаа. Мөн Mongolian Night арга хэмжээнд Монгол бүжиг бүжиглэж морин хуур тоглон оролцсон юм а. Тухайн сард үргэлжлүүлээд Зимбабве улсад болсон Африкийн бүсийн чуулганы үеэр сургалт орж 5 оттой сургагч багшийн болзол хангалаа. Мөн JCI ASPAC 2025 сурчлагаа хийж салбар байгууллага цаашлаад JCI Монгол байгууллага төлөөлөн олон улсад амжилттай ажиллаад ирсэнд бид бахархаж байна. 6 дугаар сарын шилдэг гишүүн PR маркетинг хариуцсан захирал Бат тулгын Ундра. JCI Грант салбар байгууллагын үүсгэн байгуулагчдын нэрэмжит Гранд Академи 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өдөн өдрийн турш 6 модуль бүхий сургалт, уулзалт, чөлөөт арга хэмжээнүүд болсон бөгөөд Ундраа зохион байгуулах багийг ахлан ажилласан. Мөн JCI Монгол байгууллагын гишүүдийн хүүхдүүдэд зориулан JCI Kids Academy-г 2022 онд анх удаа санаачлан эхлүүлсэн бол энэ жил 2 дахь удаагаан амжилттай зохион байгуулж Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багчуудаа мэдлэг мэдээлэл олгохоос гадна нөхөрлөг боломжийг олгосон дурсамж дүүрэн арга хэмжээг зохион байгуулах багийн ахлагчаар ажилласан байна. 8 дугаар сарын шилдэг гишүүн Ган төмөрийн бүрэн итгэл. 2023 оны шинэ гишүүн Ган төмөрийн бүрэн итгэл нь гишүүн болсноос хойш бүхийд арга хэмжээнд эдвэг санаачлагтай оролцож JCI Монгол байгууллагын жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг 16 дахь удаагийн хөл бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээний зохион байгуулах багт мандайлан ажилласан. JCI Грант салбар байгууллага анх удаагаан Train Tour аяллыг 2023 оны 8 дугаар сарын 11-ээс 13-ны өдрүүдэд зохион байгуулж Монгол улсын байгалийн үзэсгэлэнт газар Сэлэнг аймгаар хадад явдал инээд хөөрөө дүүрэн урсамж бүтээж аялаад ирлээ. Энэхүү аялал нь зөвхөн салбарын гишүүдэд зориулсан тусгай болон диско вагантай, сайхны хөтөл, Ужинарс, туурын гол хоёр хэлц зэрэг маршрутын дагуу хөтөлбөртэй зохион байгуулагдсан.
Уг аяллаа зохион байгуулагчдын нэгээр ажиллажээ.